Ваа явж өөрөглөө. Прям салгалаа хүлээлээ шүү дээ. Харин тийм би ч гэсэн тийчнээс зөндөө удаан хүлээлээ. За ихтэй 10 жилийн ойн баярыг минь хүргэе. Өргөж дэргэд минь тэгшиж яадаг ихтэй зөндөө хайртай. Бүр мянган найзыг орлож яадаг ийм сайхан найз агаад баярлалаа. Хайртай шүү. Зөндөө хайртай. Наашаа ирэх гэж яг бит хоёрын яг юм баярт мөч ингээд ургацын баяртай таарж байгаа учраас яг энэ мөчийг ингээд хоёулаа 10 жилийн ойн баярыг болгож тэмдэглэе гэж төлөвлөөд тэгээд ирж байгаамаа. Тэгээд угаасаа тийж бодсон. Тэгээд дотор амар тийм хүлээлттэй, тийм бодолтой. Тэгээд явсан. Хайртай шүү. Баярлалаа. За эхний бэлэг. Хэдийн бэлэгтэй гэхгүй тэгээд эхний бэлэг. Тэг амар нөгөө төгжрөл донд явсаар агаад баг юу хийхээ бүр барттал төгжирч явж байгаа дэр маш олон цагийг бүр 200 км-ийг бүр 8 цаг туулсаг явж байгаа дэрсэн. Тэг хамгийн ихний бэлэг. Одоо ингээд бэлгээ өгчөөд хоёлаа цаг дээшээ орчоод гараад ирээ. За зөндөө хайртай шүү. Бэлэн боллоо. Хайртай найзтай зориулаад 10 жилийн яг нөхөрчийнхөө 10 жилийн ойд зориулаад хайртай найзынхаа дүүтэй хуульчж байгаа. Үндснийхээ гоцсон гоёч тусааны далай дээгүүр тусааны яг тусал газраар үндсний өсөөд явахыг ярьсан байгаа. Тэгээд миний сэслэйний хоёр юм байгаа юм аа. Нэг нь одоо гол гай Монгол үндэсний дээ. Нэг нь одоо гол халаачтай, урт хар халаачтай. Тэгээд өөч гэдэг байна. За тэгээд яг нэг хэлэхгүй юм тийм. Яг үгүй. Хөөрхөн болохоор ч ийм хайртай нэг ийм сайхан сэтгэлтэй болохоор ч дотроо ийм их байгаа. Миний одоо зүгээр нэг баталсаад 3 урд идэг хүн хизээч готлох өгөхгүй. Тэгээ найзаа ангын үдээ хичин ганган болохоор гол зогсон. Энэ хатдаг нэг ярьсан амууд нэг сайн. Тэгээ ингэсэн. Тэгээд энэ за вай. Вау! Баярлалаа. Яг мэдсэн маяг бэлэг. Аа. Хайртай найзах хамстай юм байна. Тэгмсэн 3 урд болтно.
괜스레 힘든 날 턱없이 전화해 말없이 울어도 오래 들어주던 너 늘 곁에 있으니 모르고 지냈어 고맙고 미안한 마음들 사랑이 날 떠날 땐 내 어깨를 두드리면 보낼 줄 알아야 시작도 안다고 얘기하지 않아도 가끔 서운해도 못 믿을 이 세상 너와 난 있잖니 Найз маань намайг нөгөө ойлгохгүй би бас юу хэлэх гээд байгаагаа ойлгохгүй ойлгохгүй ч юм уу ойлгохгүй нэг надад нэг уурлаад хүндах буруу ойлгох нэг тийм бас өөрөөр болсон тэр үед амар тийм би тийм шаналж ирсэн. Гэхдээ тэрийг би дотроо л ингэж авч ингэж хэрвээ би тиймээд нэг юм битгаар хоорондоо ингээл бас энэ харилцаа ямар ч болох байсан билээ би сүүлд нь боддог л доо. Тэгээд яаж ч ингэж хэсэг хугацааны дараа битгаар яг тэрийг ингэж зүгээр л яриа дундаа ингэж ойлголцсон. Яг хүн юм байдаг юм бэ. Ийм байдаг юм биш үү гэл. Битгаар нэг юм ажиллаж цайлаад зүйл арцсан шүү дээ. Тэгэл ингэж ийм байдаг байсан юм биш үү. Тэгээд битгаар ч амар тийм нэг бич гэдэг юм уу нэг тийм эготой хүмүүс Монголоос ирсэн байгаа байхгүй юу. Тэгэл энд ирэхэд бит хоёр тэр дотоод оршин гайхамшиг хүн өөрөө өөрийгөө таних хэрэгтэй юм гэдэг амар гоё тийм сургалтанд гэм бит хоёр суугаад бас л найзахаа юугаар суусан байхгүй юу. Саналаад тэгээ бит хоёр суугаад гемачин чинь төлбөрийн төлсөн бас сюрприз гэж барьсан юм аа. Тэр сургалтын сууснаас хойш бит хоёр яагаад чи хин нэгэндээ буруу өгч нөгөө гомдолт хийхэ болсон. Яагаад гэвэл би ажиллаа, би ингэсэн болов тий нөгөө юмыг нэг өнцгөөс нь биш нөгөө өнцгөөс нь харж ярьсан. Тэгээд ерөөсөө тэр гомдол мандал ерөөсөө тэр юм ингээл хүн чинь нэг нөхөрлөө олон гэдэг чинь л юм байдаг гэж би боддог. Хэдий гомдсон ч би бүр цус махандаа шинтдэр гомдож ингэжээс үл байхгүй. Тэгэл замгарчдаг бүх юм ингээл уусаал. Тэгээд энэ зүгээр нөхөрлийн маань үнцэн
би ямарваа нэг юм тохиолдсон ч миний зөв миний найзын буруу байсан ч энэ нөхцөлийг авч үлдэхийн тулд өөрийгөө буруутан болгох ч би одоо ингэ хэлэхэд ингээд нөлөөс гарчлаа. Миний хувьд талангууд мэдээж бас байсан яг нөгөө ажил карьераа удчих юм уу би ягаад ч юм нөгөө амьдрсан орчин хүмүүжил бүх юм ингээд амар өөр хоёр хувь тэгвэл би маш их зүйлийг тэгчихсэн ингээд найзаасаа суралцаж авдаг өдөр тутамдаа мэдэрдэг тэгээд тэр мэдрэмжээрээ юм уу би ингээд нөгөө найздаа уурлах гомдох харамлах бүх юм амар эмзэг би одоо найзаагаа бол хиндэж алдахыг хүсдэггүй хинтэж болж өөр найзлуулахыг хүсдэггүй амар их харамлдаг би Монгол дахтаа бол бүр тэргээ шууд илэрхийлдэг байсан бүр ингээд улаан цай харамлдаг тэгээд яг тэр дотоод оршин гайхамшиг сураад ирэнгүүт би яг найзгаа ойлгож эхэлсэн тэгээд би яг тэр ажлын байраа солихдоо ч гэсэн би энэ хүнд ямар их үнэлэгддэг ямар их хүндлэгддэг энэ хүнд би ямар их үн цэнтэй юм бэ гэдгийг би бүрэн мэдэрсэн яаж мэдэрсэн бэ гэхээр би зүгээр л харилцаагаа таслана гэдэг хүн ер нь бол ингээл харилцахгүй би алдгүй штэ гэдэг хүн баггүй тэгэл яг хөө тэр хүнд ингээл бүх юмыг би ингээд таслана гэдэг юм дээр л байдаг гэсэн бол ингээл намайг багаар тайвшруулдаг тайлгаруулдаг ингэсээр хагаад бит хоёрын уучлал яг тэр дундаа ингээд замхарсан. Гэтэ би бас яг тэрч бүр нэг тийм амар бол гомдож байгаагүй. Гэтэ мэдээж тэгэх чи бодвол миний гомдол тэгэгчээс их үүдэг. Ер нь бол тэгэгчэнд 30% гомж байгаад би 70% гомддог ч юм уу. Ер нь бол гомдол ихтэй. Гэхдээ яг тэр ингээд хэмжээндээ биш ингээд дандаа миний сэтгэлийг хөдлөгдөг, миний сэтгэлийг баясгадаг. Бүр намайг бүр хин хүнээс баг ээжээс маань ч илүү намайг мэддэг, мэдэрдэг. Юу өмсөж байгаа, юу зүүх гэж байгаа, яах гэж байгаа, миний дуу хоолойны өнгө хийх гэж байгаа үйлдэл бүх юмыг ингэж найз маань мэдэрдэг учраас би найзтай бүр би нэг хүнд би хорвол гэдэг нэг хүнд бүр ийм үн цэнтэй байна гэдгийг би бүр найзаасаа мэдэрдэг. Тийм болохоор би найздаа бас одоо ингээд өөрөө бодохдоо би найз маань надад өгч байгаа энэ хайрыг би эргүүлээд найздаа өгч чадахгүй явж байгаа гэдгийг би мэдэрдэг. Тэгээд тэрэндээ жоохон эмзэглэдэг. Гэхдээ яг бит хоёрын харилцаа ингээд ярангууд манай найз ч гэсэн надаас ингээд харилцааг авчаад гоё мэдрэмжийг мэдрээд ингэнгүүт би эргүүлээд найзаасаа мэдэрдэг учраас бас сэтгэл хангалуун байдаг. Би бас тодорхой хэмжээнд бас бүр амар дутаачаагүй өгөөд идэх юм байна л гэж би боддог. Тийм болохоор намайг яг энэ хорвоо дэлхий дээр зүгээр л хүндэлдэг, хайрладаг хүн байгаа ямар ч нэг хүн байгаа гэж бодохоор би бүр аацчаад мэдэрдэг. Тэр маань болохоор миний хамгийн хайртай найз маань. Мэдээж ээж аав маань байгаа. Гэхдээ ээж ааваас маань илүү ингэж ойлгодог, мэдэрдэг гэж би ойлгодог. Тэр болохоор би найздаа маш их хайртай. Ямар ч үед би үргэлж хамтаа л гэж хэлмээр байна. Хайртай шүү. Одоо нэг аль болох нэг юм сүүлийн үед нэг камен зуртаа алдсан шүү дээ. Зүгээр л тэрний дотор ингээд асч байгаа галын дүл нэг би болохоор найз болгоод мэдээж нөгөө багасаа өсөж таньсан яг онон голынхоо нэг тийм усны долгион гэж яг намуухан урстай дэлгөөхөн яг тийм зүйлтэй л харьцал. Одоогийн байдалд би яг тийм бодлоо гэж найз маань бол тийм л дэлгөөхөн чиртэй тийм тансаг гэх юм. Амар сэтгэл хөдлөж юм. Тэгээ нэг хүн чинь ийм юм байна. Сэтгэл хөдлөл ингэжсэн ингээд би ингээд бие барих мэдрэмж ихсдэг юм байна. Тэгэл бүр хэл хөгмөө хүртэл санаас орж ирдэг юм шиг санагдчихээн. Тэгээд найздаа хайртай шүү. Тэгээ ямар ч үед жаргал зовлон сэтгэл тавгүй юм уу гэдэг үргэлж хамт байдаг. Тэгээд өөрийгөө ингээд дотор байдлаа нээхэж гэсэн чөлөөтэй ингээд гэмаг би яаж хүлээж авах бол гэж бодох юмгүй шүү. Би ингээд тодорхой уудлаад хилээд ингээ хэлжүүл юм юмнаас давах хямарчин гэдэг сэтгэлийг хүртэл би өөрөө мэддэг учраас тий ингээд бүх юмыг яад чинь би өөрөөсөө илүү гэмаг илүү мэддэг. Энэ одоо энэ 10 жилийн хугацаанд тэгээд найзтай хайртай одоо тэгээд дэнээс өөр хэлгүй алга тэгээд амьдрал нь бүтэн эрүүлийн
Тэ одоо ингээд ад жаргалтай энэ байгаа. Одоо энэс үр жаргал гэж байх уу? Тэгээ энэс илүү сайхны төлөө хуйлаа тэмүүлээд энд ирсэн байгаа. Тэгэхээр нэг аль болох нэг нөхрөөсөө ол, гэр бүлээсээ ол ингээд хайртай бүхнээсээ хол гэж бодох юмгүй зоригтой тэмүүлж чаддаг. Чамаасаа ч гэсэн би бас ирч хүч урам зориг авдаг. Тэгээ хайртай шүү гэж хэлье. Миний бодлогод амар хэм зах. Одоо зүгээр л гоё өөрийнхөө амьдралыг эхлүүлэх гэж би нэстэй хэлнэ. Бүх зүйлийг өөр дөрөв амар хачаал авдаг. Миний найз ч гэсэн эмэгтэй хүн, ээж хүн гэж жаргах цаг бас байгаа учраас хийх ёстой сайн охиныхоо, сайн ээжийнхээ, сайн эхчийнхээ бүх үүргийг хангалттай гүйцэтгэсэн л гэж би бодож байгаа. Тийм болохоор одоо зүгээр өөрийнхөө төлөө хийх ёстой юм уу хийн л гэж хэлмээр санагдаж байна. Амралт эрүүл мэнд хэрэгтэй шүү л гэж байна. Турлардан домогшил Түргэнгүүдэлтэй хүлэгний Сэхөөрөх шадуул юм одоржоо сэтгэлний баяраар бултарна Автомашинаар урдамны Ахтаг хүлэгкөө хурдана Омог басган намда ийгээш Оншигтэй түргнөр хүлэгнэ Чулахила тарам Шүдэртэй тагадэдда Хүлэгний гайхалтай байна Үсэтэй далитай бодохой Урд намайи хусаха Ухан бодолы маварэ Омог басган намда ийгээш Хэлэхэн юмундал эмнэстэй Турлардан домогшил Түргэнгүүдэлтэй хүлэгний Сэхөөрөх шадуул юм одоржоо сэтгэлний баяраар бултарна Шулахила тарам шүдэртэй тагадэдда Хүлэгний гайхалтай байна Үсэтэй далитай бодохой Тагадэдда Хүлэгний гайхалтай байна Үсэтэй далитай бодохой Чулахила тарам шүдэртэй тагадэдда Хүлэгний гайхалтай байна Үсэтэй далитай бодохой Үсэтэй далитай бодохой Хүлэгний гайхалтай байна Үсэтэй далитай бодохой Чулахила тарам шүдэртэй тагадэдда Хүлэгний гайхалтай байна Үсэтэй далитай бодохой Үсэтэй далитай бодохой Хатиря гэж ойхон огн дээр нь хатирва хой нарийн гэртээ гараа атгая гэж нанжир татмөрөө хатирва ахуркидо ахуркидо
алдартай нүггүй айлын ганган хүчин түмний өмнөр миний хойгуур яна тань хараач хой охор хатэр яа гин ганган үгэн дээр хатэрва хой нарийн гэртээ гараа атгая гин ганцэр дат мөрөө хатэрва За хүнтэй хайртай шүү. Минийхүү ажил төрлөө сайн хийж Би сайхан найз нөхдөд бие бодож байгаарай. Аавч хоёр нь хүүхдүүдийг барьж өгсөн байсан л сайхан амьдарч байна. охинтой маш хайртай шүү. Минийхүү бие одоо бачлаа сайн хийгээд түмтэй юм шүү. За хоёр хүүхдийг сайхан найзалдаг баярлдаг шүү. Үргэлж мөх найз хэмээрээ байгаарай. Ээж аваа хоёр нь сайхан хүнүүдийнхээ барьж өгсөн байсан сайхан тухтай, сайхан сэтгэл хангалуун амьдарч байна шүү. Миний хөө сайн байна уу? Хүүгээ санд юм шүү. Хэлэх үгч чадахгүй байна юу би нөө. Зөв зөвлөхөд юм хэлж чадахгүй шүү дээ хүн. Мен. Хүүгээ санд юм аа. Миний хөө ирэх балаагүй юм уу та? Газар байгаа юм болоход гайгүй идээд өгшөөгөөд байна. Биштэй хайртай шүү. Танийгаа зөндөг санаж байна. Та минь холын газар бие сайн болж байгаа хурдан ирээрээ. Бас гэрэлмагчтай үнэхээр их баярлж өгдөг шүү. Надад би бас их хайртай. Надад би үнэхээр их хайртай. Би нөгөө хичээлээсээ тараад ярьдгүй л да зүгээр би юм үзье гэж боддیں۔ Та нөгөө дахиад юм явуулах уу? Хайртайс тэгэн евро утас та хижээ ирэх вэ? Танд бүр маш их хайртай. Олсон. Миний ингээд 10 жилийн манай барьж байгаа хамгийн том бэлэг бол энэ л гэж бодож байгаа. Тэг би ч гэсэн энэ бичлэгийг үзээд амар их баярлсан. Амар тийм гоё ээ. Ягаад чи намайг ингэж юу хийм бүхнээс илүү мэдэрдэг найзтай. Тэгээ бүр гэр бүлийнхний маань хүртэл сэтгэлийн үгийн одоо юу гэдгийг байн сонсож чадахгүй тэр үгнүүдийн хүртэл сонсоод амар баяртай байна. Эмээгээ нөгөө юм ярьж байгааг сонссон ч бүр өөрөө ирэхгүй нөгөө нэг сэтгэл хөдлөж байна. Тэгээд найзтай хайртай шүү. Энэ их хайр хүндлэлийн тэгээд одоо тааж ноён нуруутай л одоо тэгээд нөхөрлөлийг хамтдаа хадгалж явна л гэж амлая да. I can read your mind and I know your story.
миний толгой. Cause you